манай дотоодод ер нь бизнес өрсөлдөөн хэр байна? Үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд ер нь бас хэрэг байгаа вэ? За нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан та бүхэнд маш их баярлалаа. За ерөнхийдөө одоо бид 2025 онд өөрсдийнхөө одоо компанийнхаа хэмжээнд бас салбарын байр байдлыг судалгаа хийж одоо үзсэн байгаа. Тэгэхэд бол нийтдээ одоо 25 оны байдлаар 160-аад үйлдвэр Монгол улсад одоо бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тэрнээс одоо 100-аад үйлдвэр бол яг идэвхтэй Улаанбаатарт ингээд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тэгэхээр одоо бас бид нэр гарцангуйс энд борлуулалтын өрсөлдөөн бол нэлээд хүчтэй явж байгаа гэж харж байгаа. Гэхдээ нөгөө талдаа яг энэ 100-аад үйлдвэрийн 30-аас 40 ширхэг дээр нь нийт борлуулалтын 80% буюу одоо ихэнх борлуулалт очиж байгаа буюу бид нар бол нөгөө бодит өрсөлдөгчийн тоо бол хамаагүй одоо нөгөө боломжтой байна. Өрсөлдөөнд бол одоо хин нөгөө ялгарлаа бий болгон тэр бол одоо борлуулалтаа хийхэд бол асуудалгүй байна гэж бас дүгнэлтэнд хүрсэн байгаа. Тэгэхээр ер нь манай дотоодын бетоны хэрэглээний хэрэг хувийг яг дотоодын компаниуд хангаж байна. Бас хэрэг хувийг нь гаднаас импортоор авч байгаа бол хаяхан бетон зурмаг бол өөрөө энд үндсэн түүхийн эдийг дөрвөгч материал, цемент, нэмэлт бодис гэх олон талын одоо түүхийн эдээс бүрдсэн ийм цогц одоо үйлдвэрлэлээр бий болдог болохоор одоо гаднаас үйлдвэрлэх боломжгүй. Гэхдээ энэ ч бол одоо нөгөө хятад улсаас ч гэдэг юм уу одоо өөр одоо солонгос улсаас ч гэдэг юм уу бас үйлдвэрүүд байдаг. Гэхдээ тэр тухайн үйлдвэрүүд бол хангалттай бас их хэмжээнд биш. Дийлэнх нь ер нь 90-95% бол одоо яг дотоодын үйлдвэрүүд байдаг. Гэвчиг мэдээж нөгөө ард нь одоо хөрөнгө оруулагч одоо хувьцаа эзэмшигчд нь одоо ямар байдгийг мэдэхгүй байна. Гэхдээ ерөнхийдөө бол яг үйлдвэрлэл явуулж байгаа ихэнх хэсэг бол дотоодын хөрөнгө оруулагч чухал нэгжүүд байдаг гэж хардаг. Танай компанийн хувьд бас энэ оны Build Mongolia-д бас нэлээд одоо чухал харилцагчийн зүгээс оролцож байгаа шүү дээ. Тэгээ энэ жилийн ер нь Build Mongolia-д оролцохдоо компани зүгээс бас ямар шинэ үйлчлэгээ бүтээгдэхүүнүүдийг танилцуулахаар байна. Ер нь энэ жилийн Build Mongolia ямар хөө болох өнгө төрхтэй байгаа вэ? Бид ерөнхийдөө одоо ингэж харж байна. Манайд одоо борлуулалтын өрсөлдөөн бол маш идэвхтэй явагддаг. 2025 оны байдлаар бол өрсөлдөөн дундаас бол маржин багтай одоо үнийн тэр чигээр үнийн одоо хямдралыг бол маш их үзүүлсэн. Дээр нь кэш фловд шахагдсан юм хүнд жилүүд бол болж өрнж гинэ гэж харж байна. Тэгэхээр мэдээж бид нэр одоо өөрсдийн ийм ялгарлыг бий болгож харилцагчид нийлүүлэх талдаа давуу талыг бий болгож бид таатай борлуулалтын одоо хилцэл хийх боломжтой гэж харж. За энэ үзэсгэлэн дээр бол бид нэр өөрсдийн 2025 оноос ахвал одоо хөгжүүлсэн аппликейшнээр оролцож байгаа. Энэхүү аппликейшн бол одоо бүтээгдэхүүн түүхийн эд материалын бүтээгдэхүүний гарал үүслээс нь ахуулаад үйлдвэрлэлөөний тээвэрлэх, гинжийлэхээ, үйлдвэрлэлд нэвтрүүлэх хяналт, за үйлдвэрлэх процесс, хэрэглэгчид нийлүүлэх, борлуулалтын дараах үйлчилгээ гэх мэт одоо бүх зүйл дээр бид нэр ингээд real time байдлаар хяналтыг харилцагч шууд хийх ийм боломжтой аппликейшнийг гаргаж ирж байгаа. Энэхүү аппликейшны ганцхан гол давуу тал нь бол харилцагч дата дээр суурилсан шийдвэр гаргалтыг өгөхийн тулд бид нэр дата бүрдүүлж өгж байгаа гэсэн үг. Энэгээр бол гол давуу талтай болж байгаа. Тэгэхээр дотоодын бас барилгын төсөл хэрэгжүүлэгч компаниудын хувьд барилгын гол материалуудаа дотоодын компаниас бас сонгох одоо чиг хандлага бол нэлээд ингээд тренд болж байгаа гэдгийг бол яг салбарын яамнаас нь өмнө хэлжсэн. Тэгэхээр та бүхний зүгээс яг энэ барилгын материалыг барилгын төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс хэрэглэх тал дээр ямар хөө чиг хандлагатай гэж харж байна. Ерөн сүүлийн жилүүдэд энэ хандлага бас өөрчлөгдсөн болов. Ерөнхийдөө мэдээж үйлдвэрлэлийн хүчин чадал мэдээж бас нөгөө олон жил ажилласан туршлага байна. Бид энэ жилийн хувьд бол одоо харилцагчтай өөрсдийн нэг үйлдвэртэй өмнө одоо бид нэр 14 жил яг энэ салбарт цагт 180 м3-ийн одоо бүрэн автомат үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа явуулж исэн бол 2026 онд бид одоо 180 м3-ийн үйлдвэрлэлийн хүчин чадалтай хоёр хос үйлдвэрийг одоо 2026 оны 8 сарын 1-нд ашиглалтанд оруулахаар одоо ажиллаж байна. Ингэснээр бид одоо хэрэглэгчтэй илүү ойртож хоёр байршлаас 3 үйлдвэрлэлийн хүчин чадлаар буюу
нэг цагт 500 м3 үйлдвэрлэх нийлүүлэх хүчин чадал бүхий үйлдвэрлэлээр одоо цутгалтын ажлыг гүйцэтгэж байна. Энэгээр нөгөө талтай юу хэлэх чинь вэ гэхээр манай одоо барилгын салбарт нэг удаагийн цутгалтын дундаж хэмжээ бол 200-аас 450 кубын хооронд байдаг. Энийг бид нэг цагт тээвэрлэлээс одоо үл хамааран нэг цагт одоо үйлдвэрлээд нийлүүлэх боломжтой. Мэдээж нөгөө замын дунд одоо тээвэр өөрөө яаж явах вэ гэдгийг бид нар маш нарийн тооцож чадвал богино хугацаанд бид нар өндөр бүтээмжтэй ажиллах боломжтой болж байгаа гэсэн үг. Тэгэхээр энийгээ дагаад мэдээж одоо нөгөө барилга урьж байгаа компаниудад цаг хугацаа хамгийн чухал. Тэгэхээр эдгээр компаниуд мэдээж хин одоо богино хугацаанд бүтээмж өндөртэй чанарын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг нийлүүлж чинь тэр зүг рүүгээ хандах хандлага бол их байгаа гэж харж байгаа бид нар бол. Сүүлийн одоо сар гарны хугацаанд бол Америкийн нэгдсэн улс Ираны бас геополитикийн асуудал нэлээд урсгал байдаг. Энийг дагаад ер нь бүхэл одоо орнуудад эдийн засгийн нөхцөл байдал ч гэсэн хөндөрлж байгаа шүү дээ. Тэгэхээр та бүхний хувьд одоо гадаадаас зарим энэ түүхий хэдүүдэд татаа авалт логистикийн асуудал болон одоо бизнес үйл ажиллагаанд ер нь өөрчлөлт орж ийн үү? Ер нь ямархуу бас сорилтуудтай тулгарч байгаа сүүлийн саруудад. Одоо бидний хувьд бол ерөөсөө үндсэндээ түлш гэдэг зүйл өсснөөр бүх хэсэг бетон зурмгийн одоо бүрдэж байгаа энэ түүхий эд материал бүгд түлшнээс хамааралтай юм бизнесүүд байдаг. Эдгээр нь өөрсдөө бид нар дээр ингээ эрэхтэй бүгд шат бүртээ ингэж нөгөө үн өөрчилж гаргаж ирж байгаа нь одоо бол бид нар ингээд өмнө нэг үнэ гаргаад бизнес планаа батлаад ингээ явдаг байсан бол одоо бол бид нар өдөр бүр бараг ийм шинэ үн зохиох ийм хэсэг рүү орж байна. Ер нь бол манай одоо үндсэндээ тээвэр байна, цемент байна, дүүргэгч материал байна тийм. Энэ бүх хэсгүүд түлшнээс 100% хамааралтай болохоор бүх хэсгүүд өөрсдийн гэсэн үнэ нэмнэ. Энэ тохиолдолд бид нар өдөр бүр үнэ зарлана. Харилцагчтай бол яг ингээд нөгөө бодит төсөлтийг л бий болгоод ярилцсан гэж. Энэ дээр бидний хувьд бол ганцхан тавьж байгаа зүйл бол бүх зүйлийг нээлттэй ил тод байлгая. Хоёр талтай бол бид нар одоо үн нэмсэн хэсэг дээр хашиг ерөөсөө ярьж болохгүй. Энэ дээр бодит төсөлтийг л гаргана. Энэ мэдээж урт хугацаанд үргэлжлэхгүй байх гэж одоо бид нар харж байна. Тэгэхээр буцаагаад хэвийн болгоход нь дагаад бордог ийм систем рүү. Тэгэхээр нөгөө харилцагч болон нийлүүлэгч бүх зүйлийг ил тод байлгаад ярилцаад явах нь одоо хамгийн зөв зам болчиход байна бидний хувьд. Тэгэхээр манай дотоодод асуудал ялгаа явуулдаг бизнесүүдийн хувьд эрчим хүчний асуудал бол хамгийн одоо бас чухал асуудлуудын нэг болоод байгаа шүү дээ. Одоо өнгөрсөн үйл гэхэд эрчим хүчний хомслоос болоод бас нэлээд олон үйлдвэрүүд, бизнесүүд, үйл ажиллагаа нь бол гацхад хүрч байна. Ер нь бол хэцүү байдаг гэсэн. Та бүхний хувьд яг энэ эрчим хүчний асуудал бизнест нь нөлөөлж гин үү? Ер нь ямархуу байгаа юу? Мэдээж одоо нөлөөлөлгүй яг уу. Барилгын материал тэр дундаа бетон зурмаг яг цутгалтын үед явж байхад одоо тог тасрах бол бидний хамгийн том айдас ер нь бол тэ. Тэгэхээр заавал юм нөгөө хоёр дахь их усүр заавал байх ёстой. Тэгэхээр бид нар бол одоогоор нөгөө хамгийн зөв шийдэл бол генератор байна. Бид нар бол өөрсдөө нөгөө үйлдвэр дээрээ бүрэн ингээд ажиллуулах хэмжээний хүчин чадал бүхий генераторыг байрлуулсан байгаа. Барилгын материал үйлдвэрлэж байгаа компаниудын хувьд хөрөнгө оруулалт татах тал дээр ер нь хэр олон боломжууд байдаг вэ? Мэдээж арилжааны банкнуудаас зээл авах болон одоо өөр бас ямар сувгууд байгаа вэ? Манай бетон зурмгийн салбарын хувьд бол хөрөнгө оруулалт татах бол бас тийм ч одоо нөгөө нээлттэй биш байдаг. Боломж нь ч бас ер нь бол маш бага байдаг. Ягаад тэгэхээр манай салбарын одоо нэг онцлог бол төлбөрийн нөхцөл ерөнхийдөө их хатуу зарчмаар явагддаг. Тэгэхээр хөрөнгө оруулалт гэхээсээ илүүтэй бид нар нөгөө харилцагчтайгаа хилцлээ маш зөв хийж тухайн одоо хөрөнгөний ч гэдэг юм уу төлбөрийн чадамжаа богино хугацаанд рискэлж эргүүлж зах зээл рүү гаргах нь өөрөө хамгийн зөв зам баг. Тэрнээс яг нөгөө хөрөнгө оруулагч гэж орж ирээд явж байгаа тохиолдол бол маш бага.